За тэгэхээр энэ удаагийн бичлэг дээр хүний 8 хүчрэл гих зэрэг хүнд эмзэг сэдвүүд гаргах тул нэмэх 18-наас хүрээгүй бол бити үзээрэй. Өөр бичлэгүүдээс маань үзээрэй. За шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Сони юуцхан. Бүгдд нь шинэ оны минь дүргээ. Өчтөр цас бороор нээлж ороод бүр нилээн боллоо. За би ер нь голцоо нилээн олон жилийн өмнө гарсан. Хүн болгон ганц хоёр удаа үзсэн байдаг. Ер нь тиймэрхүү кинонуудыг оруулдаг штэ. Гэхдээ энэ удаад жоохон гайч гэмээр нэх олон хүнд хүрээгүй. Ер нь үнэлгээш тааруу нэг киног сонгож оруулахар шийдлээ. Тэгээ энэ нь болохоор 2017 онд гарч ирсэн Marionette гэдэг кино байгаа. Солонгос тайтл нь болохоор Naral Kyoke намайг санаарай, эсвэл намайг дурсаарай гэсэн утгатай. Хүний хувийн мэдээллийг олж аваад blackmail хийдэг төрлийн кинонууд зөндөөд нь штэ. Тэрнгээр нь сүрдүүлээл инктиг гэж барьцаалж авдаг. Нөх олон юм яриад яах вэ? Хэдүүлээ шууд кино руу гарцгаая. Кино маань гэрэл цацарсан ахалгаа ангийн сурагч Юмын агаар эхэлдэг. Ээжтэйгээ хуйлахна амжирдаг их хүмүүжлтэй гинэн зайлгаан хүүхдүүдийг харж болно. Мина онлайнаар нэг хүүхдэд танилцаад хөөрхөн хугацаа өнгөрцөө анх удаага хөндөө өргөж байгаа байхгүй юу? Найзууд нь үнсч үзсэн үү, хөдөлж үзсэн үү гэж ичингүүрэн балаараастай. Энэ залуу сургуульдаач нэлээд алдартай нүдэн дулаахан ерөн дажгүй залуу юм шиг байгаа. Тэр хоёрын болцоо их хөөрхөн. Мина түнд яалтчгүй дас дурлаад байна уу гэлтэй. Цаг өрөө болсон ч ахаа жоо хамт байж хэлгэж гуйсаар. Минаш тогтоо томооцоо айлын хүүхд юм болохоор найз нь хэсэг даалгавар байж байгаад очиё энэ гээл чөлөөгөө авчихсан тэр. Ингээ найз залуугийнхаа гэрт нь очивол гой момын чанж идээл. За одоо ч явъя да арай л оройчлоо гэсэн бас явуулдаггүй. 좀만 더 있다가 가면 안 돼? 딱 10분만. Юу ч мэдэхгүй жоохоо өхөн сүүжүүд рүү угаал тасрах нь холгүй болоод ирнэ. Энэ үед ахаа жоохон гаргачих гээл минад баг сүгж байгаа. Гэсэн чинь түүнийг нь ууж дуусмагцаал ухаан алдаж унаад сэрж угаана. Минаг сэрхэд хөл гарыг нь уяа тавьсан байх бөгөөд цаана нэлээ олон залуучууд сонсогдно. Найз залуу нь камераасаа ирснээ авиралж байгаа нь хүртэл шаал танихгүй хүн айтайл. Юу л байгаа юм болоо гэж бүр шок. 야, 나와. Ингээд гайхаж дуусаагүй байтал цаад өрөөнөөс нүүрэнөөс өчнөөн залуус гараад ирхэн тэр. Энэ залуугийнх нь найзууд нь ийм босромог юм а бичлэг болгоод цааш нь зардаг бөгөөд тэдний ярианаас энэ бол анхны удаагийнх биш гэдэг нь тодорхой байдаг. Ингээд амьдралдаа анх удаа хүн дурлаад анхны өсөлт өдр болоод өвлөн дээгүүр нисж байсан Минагийн амьдрал хар дарсан зүуд болоод хувирж байгаа. Өвөл суугаас өөр хийж чадах юм байхгүй. Энэ явдлын талаар хинт ч амнаж болохгүй. Хэрвээ цагдаа дэр гэх юм бол чиний бичлэгийг бүгдийг нь сургуулийн групплэр тавин шуулыг сүрдүүлдэг. Бүүр сүнс өдрөгөө болцсон. Өвсөн ч ээжээсээ ногдож уйлаад үнэхээр сэтгэл зүйн авах юмгүй болж байгаа. Яг юу босныг хэлж чадахгүй дэмийл ээжээсээ өөр тийшээ нүүж болохгүй юу л гэж гуйна. Уг нь утас эдрээ авахгүй хэсэг нуугдсан ч түүнийг олоод ирхэн тэрээ. Өвхөн хөхлөө юу босныг хинт ч хэлэхгүй байсаар авсандаа орё. Намайг зүгээр л орхичих гэж гуйсан ч нөгөө эцэд нь хангалттай санагдаагүй бол л доо. Биднээс нуугдсныхаа шийтгэлийг авгээд ахаал бакусны шилэн найруулсан удуулах хэмээ өгж байгаа нь. Үнэхээр яах учраа болохгүй яг л тэдний утсан хөвгөлтэй мэт. Ингээ үжигдэл гинт байдал өөрөөр иргэнэ. Ээжийг нэг цагтаа хайж ирэх бөгөөд охиных нь зураг бичлэгийг үзүүлэх нь тэр. Нөгөө бичлэгүүд нь яагаад ч юм интернетэд задраад вайрал болсон юм байна л да. Тэгээ охиных нь царай ил байсан болохоор хэрэгтнүүдийг асуугаар хайж ирсэн нь л энэ. Ээж нь ч юу болсныг ойлгоод их л харамсна. Одоо ингээ хэрэгтнүүдийг барих ажилдаа шууд л орж байгаа. Уг нь энэ хэргийг хаалтаа мөрдөө ажиллагаа явуул шийдэх байсан ч гадагшаа мэдээ алдаа сэтгүүлчнэр нь бүр хоол руугаа дайрж байгаа цөөр чонлайтай. Гэхдээ мэдээж хүний ажил ч гэсэн хүний мөг зөвшөөрлгүй сэвж хандлт авч ийн гэж бодохоор их муухай юм. Хэрэгтнүүдийг барьж хорсон ч гэлээ Минагийн хувьд бүх юм хэтэрхий оройтсон байлаа. Би сэтгэлээрээ зовсон бол одоо сошиал медиагаас болоод түүний сайхан амьдрах ирээдүйн ч нэлээд бүрхэг болж байгаа юм. 큰 도시로 옮기시는 게 미나가 이상해요. 미나가 이상해요. Үүнээс нэлээд хэдэн жилийн дараа Мина өөрийн нэрийг Сорин болгон орчуулсан. Босон бүх муухай зүйлийг мартаа одоо л амар тавиа амьдарч байна уу гэлтэй. Хүнд дурлаж үерхэд удахгүй хурмаа их гэж байгаа. Тэрээр ахлах сургуульд багшилдаг бөгөөд ангийнх нь бүгд л түнд удахгүй гэрлэх гэж байгаад нь баяр хүргэнэ. Бүхэл юм их сайхан.
남편분 잘생겼어요? 신혼여행 어디로 가요? Ингээд тэр өдрөө шөнөн жаахан сууж сунж ажиллагаар болов. Ингэхдээ ширээн дээр байсан кофег уугаад тэр чигтээ нам унтчихсан тэр. Гинт л өглөө түүний нэгэн сурагчин сэрэх ба яг юу болоод өнгөрчих гэж гайхаастай. 괜찮으세요? Зүгээр л ядраад унтцсан болоо гэж бодсон ч бугуун дээрх ормыг хараад өнгөрсөн хар дурсамжууд нь зурсгайл ороод ирхэн тэр. Ямар нэг зүйл болсон тодорхой байв. Удсан ч түүний хувцанд мессеж ирж байгаа нь. Өөрийнх нь нүцгэн зураг бичлэгүүдийг хийгээд авсан байдаг ба шууд л өнгөрсөн хар бараанд дурсамжууд нь сэргээд твчгүй нүлэмсэн. Уг нь одоо сайхан амьдрах гэсэн юмсан. Юуж болоогүй л мэд хэсэг явах гэж оролцсон хэдий ч мэдээж бүтэхгүй. Сүд залуугийнхаа ээж автаа хамт хоол идэл сууж байсан чинь утсанд нь мессеж ирдэг. Өөрийгөө мастер гэх бөгөөд даалгасан өрүүдийг биелүүлэхгүй бол зургийг чинь танаа гэрийнхэн лөө явуулнаа гэж сүрдүүлнэ. Эхний даалгавар нь яг одоо нүцгэн зураг аваад явуулах. Тэгэл ямар ч сонголтгүй штэ. 0 ороод зураг явуулахаас өөр аргагүй болж байгаа. Ингээд дахиад гүн депрессэнд орноо. Энэ бүхний ард дахиад л тэр хүн байгаа юм биш үз? Ингээд тэр үе тусалж байсан цагдаагаа хайгаад очдөг. Тэгсэн манай хүн айл үжи цагдаагийнхаа ажлыг болцсон. Хөдөө гэртээ писи дээр ажилласан шиг ээл. Тэгэхэр ч одоо яа туслах вэ? Мастраас сургуулийн агуулгад бэлэг үлдээсэн гэж мессеж ирэх бөгөөд маргааш өглөө нь очоо үзтэл онтуулах юм хийж тавьсан ундаа байх нь тэр. Бүр яг л өмнөх хар бараанд дурсамжууд нь санаанд ороод бүр ухаан алчихнаа. Байдал мэдээж ингээд намдсангүй. Бүр хичээлээ орж байхад нь ангийнх нь бүх хүүхдүүдийг нэг групп чатанд оруулж байгаа л мастер бичдэг. Миний бэлгийг үйл явшаасан болохоор чи хүртэх ёстойгоо хүртгэндээ. Энд 10 толоо гарч ирэх нүцгэн зургийн эзнийг хинбэ таагаар айлгна. Сурагч нар нь бүгд энэ мессежийг уншиж байгаа штэ. Юу юм болоо, хин юм бол гэж гайхаад шивэр авир болох хооронд манай багш бүр паниктж чихэн дүгнэл харавдгийн даваан дээр мастраач зургууд ирдэг. Гэхдээ энэ нь багшийн биш тэр дунд байсан Сэжүүн гэх сурагчийн нүцгэн зургууд байв. Өөрхөн зураг биш ч гэлээ. Багшийн хуваар сурагчин ч гэсэн энэ хэргийг хохирогч болчихжээ тийм мэдээд сэтгэл нь өвднөө. Цагдаад мэдгэхүү гэсэн чинь зурагт мэдээгээр гараад бүр исэн болно гээл цагдаагаас л хол байхаар болдог. Тэгээл нэг мэдхгүй хүний өгсөн уух юмыг санаандгүй угаал унтаас ирсэн чинь эмийн болцсон байсан л гэж уйлаа суна. Уг нь хорим найраа төлөвлөх энтергээ зөндөө ажилдаа завгүй байх ёстой байтал сүд залуудааж олдохгүй. Сургууль дээр эмийн болсон гэд юу болсныг хэлтэл сүд залуу нэг сериосны хүлээж авахгүй. Зүгээр цагдаад хэлчихэж штэ. Одоо хайртал өнгөрсөн юм байна штэ. Тэр сүрдүүлж байгаа хүмүүс нь муухайч овоо босгоогүй бол шаазгаа юм дээр суух үедээ л ухааны юм ярина. Өөрийг нь юу туусныг мэддэггүй л хүнтэй суух гэдэг юм да. 여자는 어떻게 해야 되냐고. 뭐 어떻게 하긴 어떻게 해. 그냥 인생 쪽난 거지. Энэ болсон явдлыг энэ ангиас цаа задруулахгүй шүү гэсэн ч аль үжээ шивэр авир гээл эхэлсэн. Багш нь амгандаа туслах гээл Сэжүүн охинтой ярилцсан үзнэ. Тэгээ нилээн ярьсны эцэст энэ охин энэ залуу хоёр үргэлжтэй юм байна л да. Багш болохоор энэ хоёрыг хоорондоо маргалдаж муудалцж байгааг нь харсан. Тэр учрыг нь асуутал Тунжин гих залууд анх дурлаад сэтгэлээ ээлжлээ тэр хоёр үерхсэн байхгүй юу? Үерхэд мэдээж их л гоё яж. Гэтэл гинтл өөрөөс нь илүү тутам хүсэл эхэлж л дээ. Хөөхөн байна гэж байгаа зураг эдрийг нь авах дуртай. Тэгээ бүр цаашлаад энэ хоёр нөгөө ажиллаа хийхдээ тэрийг нууцаар бичлэг болгоод авцсан. Үүнийг нь бүр дараа санаандгүй компьютерыг нуухж байхдаа л бас өөр өчнөө охтын нүцгэн зураг бичлэгийн хамт байхыг нь олж харсан л хэрэг. Тэгэд энэс болол муудалцж байсан нь тэр. Энэ үеэр цагдаа нь хөөрхий туслах гээл үзээд байгаа. Нөгөө олон жилийн өмнөх залууг нь хайж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоогийн байлаар гэмт хэрэг үлдээд гэрээсээ орохцоо 90 сурвалжлагдаж байгаа гинэ. Хэдий депрессд суусан ч сугаал байвал өөрчлөгдөх юм байхгүй штэ. Тунжиныг дагаж мөрдөхөр болно. Тэр л мастерыг хаана байгааг мэдэх учиртай. Цуг байгаа хүмүүстэй хамт нилээн дагна. Дагаж явсаар байгаад карако руу яваад орчихсон тэрэ. Инхтэй даанч араас нь тааж байгаа гэдгээ баригдчихнаа. Тэр дороо зүгтгч гэлээ нөгөөд нь шууд араас нь хөөсөөр. Нилээн зүгтсны эцэст аз болж манай цагдаа ах гарч ирээл аварч байгаа нь. Энэ ах нь болохоор яг одоо цагдаа бол биш шүү дээ. Тийм ч учраас цааш нь заавал мэдээлэхгүй өөрөө туслах гээл байгаа. Тэгээ экс цагдаа маань тэр хүмүүсийн нэгийг араас нь дагасаар аваад барьж аваад асуунаа. Тэгээ нэг тус болчоор мэдээлэл олж авч чадахгүй ба манай хүн өөрөө цагдаа биш болохоор удаан барьж чадахгүй явуулгаас өөр аргагүй болдог. Тэр хоёр уулзаад мастерыг яаж олох вэ гэж димэл толгоо гашлагна. Ямар ч саяг шиг араас нь дагж агаад баригдаад бүр баларчихгүй Сэжүүнтэй хоёр болгоомжтой байгаараа гээл салдаг. Гэсэн ч тэгэл эргээд харах хооронд багш маань ухаан алдаа унтсан байх нь тэр.
Интернетээр утсан хөөхөлд coming soon гэд багшийн ёс бус зургуудыг цацчихсан. Мастрыг олж илрүүлэх гээд араас нь яваад байсныг нь мэдчихсэн болохоор шийдэгжил байгаа юм шиг байгаа. Харин маргааш ихэд бичлэг нь бүр лайваар цацагданаа л гин. Одоо бүх юм цайрсан. Хэрэг үсгэд мөрлөг явуулгач маргааш ихэд ол зогсож чадахгүй тодорхой. Багш маань бүр өнгөрөөсөн амьдралаа иргэнэг дурсаал. Ээждээ захиж бичүүлдээгээд юу юуг амиа орлох нэ. Гэтэл мастраас ахаад нэг мессеж ирхэн тэр. Та хоёрын хинээс нь эхлэх үг гэх ба нэг хаяг өгөөд сонголтыг өөрөө хийл гэдэг. Саяхан л амиа орлохын холгүй байсан хүн чинь сурагчийн төлөө зориг орноо. Өгсөн хаягаар нь ямар тааж хайж очиж уулзгаар л болдог. Нөгөө таад их цагдаа ах маань тэр лайвыг нь яаж зогсоох вэ гэж стрессдж өгнө. Энэ үеэр хуучны нэг танил нь уулзаар ирсэн байгаа нэ. Олон жилийн өмнөх хэргийг нь задруулсан сэтгүүл чинь энэ аахгүй юу? Энэ удаагийнхыг шигсэн сонсчоод илүү дутуу мэдээлэл байна уу гэж өлөв дөлөв хийгээл явж байгаа. Иймэрхүү хэргийн нуус мэдээлэл материал эдэр бас нэлээд үнэтэй юм байна л да. Бөө мөнгө. Манай цагдаа харин эвтэйхийн яриаг нь дагуулж байгаа л чимээгүй газарт авч очиод нүдэж өгнө. Багш одоо тэр хоёрын шууд л явах ба цагдаа маань утсаа авахгүй. Тэгээ цаг байхгүй ганцаараа л явж байгаа. Нурсан болгоц дотор ороод харахад өнөөх унтуулах хэмтэй ундаал түүнийг хүлээж авах нь тэр. Ямар утгатай болох нь тодорхой. Өмөх заал ухаан алдна. Түүнийг сэрхэд аль үжээ хөл гарагийн сандал нь хүлээ бооцоо. Баахан нүрэн усаа 10 жилийн хүүхдүүд л байгаа бол та. Энэ донд нь нөгөө тунжин гэсэн байлгүй байх уу. Одоо өөрийг нь ирсэн болохоор Сэжүнийг тавьж явуул гэдэргээл бөө юм болно. Тэгсэн яхав дээ. Эцэст нь Сэжүн нь мастрын хөлгаар байсан л бач таардаг. 아무한테도 말하지 말라고? Тунжин харин эсрэгээрээ Сэжүнд сайн болоо сэтгэлээ илчлэхэд нь илүү дутуу ажилдаа түүнийг ашигласаар байгаад энэ муухай юмнаас нь нэрээ татахын аргагүй болгосноо л тэр. Ховрогч гэсэн үг юм уу та ер нь. Энэ хүүхдүүд нь мастрын өгсөн даалгавраар хүний нүцгэн зураг бичлэгийг олж өгдөг ба хариуд нь маш их мөнгө авдаг л аахгүй юу. Мастрын царайг өөртөө ч хараагүй. 지금 이용당하고 있는 거야. 우린 그런 거 상관 안 해. 돈만 받으면 그만이지. За ингээл лайв хийгээл эхлэх тэрхүү акшнд манай цагдаа ах ирнэ. Ирээд бүгдийг саатуулаад овоо юм болох нь гэсэн чинь ёстой юу ч гарчуулах нь тэр. Энэ хүүхдүүд нь бүр даварцаа айж мэхаа болцсон юм аашаа. Цагдаа байна уу юу вэ хамаагүй. За гэхдээ удалгүй яг нийт цагдаагийн бүрэлдэхүүн ч ирээд бүгдийг нь бүслээд авнаа. Энэ киноны хамгийн сэтгэл сэргэмэр хэсэг нь нөгөө охиныг шин багш барьж аваад нилээн жартын хүртэж байгаа энэ хэсэг юм уу та. Мастер ямар тааж энд байхгүй. Эдний утсанд мастертай дуудлага хийсэн дугаар нь байгаа гээд тэрийг нь шууд байршлаар нь хайхаар л болдог. 그 사람 꼭 봐야겠어요. Ингээ утсанчгүй байршлыг нь жилрүүлнэ. Хичнээн айж байсан ч гэсэн багш өөрийн биеэр ханд очихоор л болж байгаа. Энгийлний гэр байх бөгөө цааш ороход нэгэн хөө үйлсэн зогсож байх нь тэр. Мастер нь энэ хүл болж таарж байгаа. Яг бүх юмыг ихлүүлсэн жинхэнэ мастер нь түүний аав байсан бөгөөд аав нь өөр гэмт хэрэгээсээ болоод цагдаа сэргийлэх болж байгаа. Тэр хооронд л аавынхаа юу гэдгийг ухаж үзээд сонирхоод бүр өөрөө үргэлжлүүлсэн юм байлаа. Зүгээр л хөвгөлдөх гэж. 너였니? Ингээл хэрэгтний нэртэй 13 настай хүүхэд болохоор яал эдэр авч шоронд орохгүй. Өсвөр насны хүүхэд гээл нөгөө тэнсээ эдэр аваад өнгөрдөг штэ солонгосын хуулиар. Ямар ч тач нөгөө энэ нэрийн ард байгаа байх таа гэж бодож исэн хүн нь бол биш. Тэр хүн нь аливжээ өөр газар очиод амиа оруулчихсан байдаг. Нэгэнт буруу замаар орсон хүн нийгэмдээ дасахгүй уусахгүй явсаар байгаад л амиа ийгүүдгсэн юм шиг байгаа. Ингээд өнгөрснөөсөө зогтож өөр нэртэй ч болж янз янзаар л амьдрах гэж хичээсэн түүнд цагдаа өөрийнх нь нүдний шилийг буцаан өгөх ба киноны төгсгөлд өөрийн баг насыг дурсаж буугаар кино маань дуустдаг. 안녕하세요. 새로 전학 온 한설인이라고 합니다. 앞으로 잘 부탁드리겠습니다.
Тэгээ угаасаа битүү логикийн алдаатай үнэлгээ тааруулах кино л байгаа юм л та. Би яагаад энэ кино хийснэ ерөөсөө ойлгосонгүй тэгээд бүр скриптийг бичээ талд нь хүрснийхаа дараа л гинт бодсон. За тэгээ нэгэнт эхэлсэн юм чинь дуусчих гэж бодвол дуусгачлаа. За тэгээд энэ удаагийн бичлэгийг ингээд дуусгахыг хэдүүлээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.